Өнөөдрийн мэнд хүргэе. За өнөөдөр одоо над дээр хаан дүүргийн иргэний шүүхээс нэг нэхэмжил ирсэн. За энэ бол Алтан хоёыг овогтой Ганбаатар гэж хүний нэхэмжилтэй. Ийм одоо нэр хүнд алдар хүндийг гутаас мэдээлэл цацсан. Тэгээд энээсээ бол уушлах шаардсан ийм мэдээлэл ирсэн байна. Тэгээд холбогдох нотлох баримтыг хавсарсан байна. Тэгээд энийг бол та бүхэн мэдж байгаа. За 2016 оны улсын их хурлын сонгуулийн үеэр Монгол Ардын намын дарга Мегомби инх бол за өнөөдрийн нийслэлийн Монгол Ардын намын дарга Сандуй за энэ одоо нэхэмжил гаргаж байгаа Алтан хоёыг огтой Ганбаатар нарын хүмүүсийн хоорондоо ярьсан ярианы бичлэгийг бол миний бие өөртөө олдсон мэдээллийн дагуу олон нийтэд ил болгосон. За энийгээ бол хууль зөрчсөн байж магадгүй гэж прокурор авилгатай тэмцэх газар болон бусад холбогдох байгууллагууд бол өгсөн. За харамсалтай нь бол тухайн үед надад бол 3 мөр хариу ирсэн. Эрүүгийн хэрэг үүсэх үнэлэхгүй болохыг мэддэгдээ гэсэн ийм л мэдээлэл ирсэн. За тэрнээс цаана нарийн юу болсон тухайн үед яг энэ хүмүүс ингэж ярьсан юм уу юу гэдэг талаар бол ард түмэн бол тодорхойгүй ийм байр суурьтай үлдсэн. Та бүхэн санаж байгаа бол цагдаагийн байгууллага бол энэ эвлүүлэг мөн байна гэж нэг мэдээлэл гаргасан, эвлүүлэг биш байна гэж нэг мэдээлэл гаргасан. За сүүлдээ бол энэ ингээд альчгүй замгарсан. Тэгээ өнөөдөр энэ над дэрүүлсэн энэ нэхэмжилтэд хавсаргасан энэ нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоол байна. 8 сарын 2-ны өдөр гаргасан. За энийг нь бол над илүү дэлгэрэнгүй мэдээлэл олджээ. Тэгээд хэвлэл мэдээллийнхэнд бол заавалчгүй хуваалцах хэрэгтэй байна гэж ингэж бодож байгаа. Өнөөдөр хэвлэл хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас энэ ямар үндслээр эрүүгийн хэрэг үүсгэс татгалцсан юм бэ гэдгийг бас та бүхэндээ бас хуваалцъя гэж бодсон юм аа. За та бүхэн санаж байгаа тухайн үеийн одоо PR нь ч гэсэн одоо энэ Ганбаатарын гаргасан одоо нэхэмжлэн ч гэсэн огт одоо өөрийнх нь дуу хоолой биш. Энэ дуу хоолой эвлүүлдэг програмаар өөрснийх нь дуу хоолой мэтэр эвлүүлээд ингээд орчин үеийн програм ашиглаад ингээд хийцсэн байна гэж ингэж одоо тайлбарлсан. Нэхэмжил гаргахтаа ч гэсэн тэгж тайлбарлаад байна. Гэтэл бол нийслэлийн прокурорын газарт өгсөн мэдүүлэгтээ, мөрдөн байцаах газарт өгсөн мэдүүлэгтээ өөрснийх нь дуу хоолой мөн байсан. Тухайн үеийнх нь намынх нь стратегийг боловсруулж исэн нэр бүхий хүмүүс энэ бичлэгийг гар утсан дээрээ хийгээд тэгээд цааш нь дамжуулаад өөрсдөө сүрдүүлээд тухайлах юм бол Ганбаатарыг сүрдүүлж 20 сая төгрөг нэхэмжлээ тэрийг нь бол тэр хүнийх нь данс руу хийсэн мэтэр бүх нотлох баримтаа энэ одоо цагдаа прокурорт мэдүүлсэн байт юм байна. Энийг бол тухайн үед бол би мэдээгүй өнөөдөр бол мэдж авлаа. Тийм учраас энэ иргэний хэрэгт одоо оролцохоос өмнө энэ бүхнийг бол бас хэвлэл мэдээллийн байгууллагаар бол бас өгөөд тэгээ дараа нь хэрвээ шүүхээс шаардлагатай магадгүй одоо уучлалт гуйх хэрэгтэй гэж үзвэл гуйна үз гуйх шаардлагагүйг гуйхгүй. Тэгтээ бол хэргийн одоо үнэн цааталт нь юу болсон бэ гэдгийг та бүхэнд одоо хэлхэн зүйтэй гэж. Жишээ нь бол энэ дээр ингэж байгаа. Сандуу өгсөн мэдүүлэг дээр 2 жилийн өмнө намын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулах албан бус баг ажиллаж байхад болсон яриаг эвдүүлсэн байгаа юм а гэж. Өөрийнхөө бичлэг гэдгийг нь бол тодорхойлж байгаа. Энэ багт миний зөвлөхөөр ажилладаг Ганбаатар ахалсан хүмүүс ажилладаг байсан. Албан ёсоор Ганбаатартай дойр зодуу гэж хүн ажилладаг байсан. Миний хувьд намын хорооноос үлзийгэд энэ багт орж ажиллаж байсан. Ингээд 3 хүн сонгуульд орох стратеги төлөвлөгөөг гардан боловсруулах албан бус баг болж ажиллаж байсан юм а гэж. Өөрөөр хэлбэл Монгол Ардын намаас сонгуультай бэлдсэн баг байсан гэдэг нэгээрээ хэлж байгаа. Энэ эвлүүлэг бий удаатай эхлээд дойр зоодыг хийсэн гэж бодож байтал гэтэл үүнд манай намын улс төрийн ажилтан үлзий энэ асуудал хамтран оролцсон байх магадaltaй гэж сонссон. Өчигдөр буюу нэгд өдөр үлзий надтай уулзаад уучлалт гуйсан гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл Сандуу өөрийнхөө мэдүүлэг дээр юу гэж нэхэр намынх нь улс төрийн ажилтан үлзий гэдэг хүн энэ эвлүүлэг буюу одоо энэ бичлэгийг хийхэд оролцоод тэгээд Сандуугаас уучлалт гуйжээ гэж. За тэгээд дараа нь одоо чинь сонирхолтой юм Ганбаатартай дойр зодоо 2-3 удаа муудалцаж байсан. Тэгээд Ганбаатарыг бие биедээ муулаад ярьдаг байсан. Нийслэлийн намын орны дарга Сандуу дарга бидний ажил дээр нэг удаа очсон. За энэ одоо хинийх нь мэдүүлэг үлзийг юу гэсэн мэдүүлэг. Одоо саяны ярьсан тэр үлзий гэж юм ба ш намынх нь улс төрийн ажилтан. За энэ хүн бол ингэж ярьж байгаа. Миний хувьд бол монголоор удаан бичдэг байсан учраас гар утсан дээрээ бичлэг хийж дараа нь тэмдэглэл хөтлөн бичдэг байсан гэж. Өөрөөр хэлбэл ингээд гар утсан дээр нь бичдэг байсан бичлэг юм гэж байгаа юм. За ингээд дойр зодуул түүний хийсэн баг. Инх бол даргын яриаг хаанаас хэрхэн олж хийсэн мэдэхгүй. Ганбаатарыг чадах уу дарамтлах уу гэхдээ тгийгээд миний хэлсэн буруу байгаа.
тухайн үед Сандуу Ганбаатар нарын яриаг л орчуулж байсан. Ганбаатар ах дорь зодорт 20 сая төгрөг шилжүүлэн өгсөн гэсэн ийм л учиртай юм гэж. Өөрөөр хэлбэл бол энэ үлзий дорж зодоо гэдэг хүмүүсийн Ганбаатар Сандуу нарыг дарамтлал нэг нэгнээс мөнгө аваад ингэ яваад байна. Гэхдээ энэ бол тухайд одоо мэдүүлгээ ингэж өөрчлөлттэй бол эвлүүлэг хийсэн мэтэр одоо энийг тайлбарлаж байгаа. Тухайн үед бол эвлүүлсэн хийсэн байна уугүй юу гэдэг нь бол бас сонин. Тэгээд энэ дээр бол жишээ нь Голомт банкны ийм тоот ансаар тэдний өдөр Ганбаатараас Ганболд огтой дорж зодоо гэх хүний нэр дээр 20 сая төгрөг шилжүүлсэн банкны баримт гэх мэтийг ингээд нотлох баримтанд авсрагдсан байгаа юм. За тэгээ хамгийн сүүлд нь бас нэг сонирхолтой юм. Шинжилгээнд дэрүүлсэн суудал доогуурлаараас үн цэг MP4 гэсэн нэртэй бичлэгт хийгдсэн эвлүүлгийг хийхэд ашигласан програмыг тусгай зориултын програм хангаж ашиглан тогтоох боломжгүй гэх төгөлд гаргажээ гэж. Өөрөөр хэлбэл шинжээ чинь юу гэж дүгнсэн байна гэхээр энийг бол эвлүүлэг хийсэн гэдгийг нотлох боломжгүй байна гэж. Эвлүүлэг биш байна л гэсэн үг шүү дээ. Чинь их соёлтойгоор л одоо өөрснийхөө ажлыг хэлж. Тэр энэ бол дууд өрсөн нь бол эвлүүлэг бишээ гэсэн нэг бол шинжилгээчийн байгууллага. Тэгээд энэ бүхнийг үндэслээд эрүүгийн хэрэг үүсгэхээс бол прокурор бол татгалцсан байгаамаа. Тэгээд энэ бол тусдаа асуудал баг. Гэхдээ эндээс та бүхэн хараарай. Энэ дээр Эрдэнэ жаймын бие зохиогоод ямар нэг юм эвлүүлээд санаанаас зохиос юм нэгч байхгүй. Харин ч Монгол Ардын намынхан өөрснийх нь байгуулсан стратеги төлөвлөлтийн баг нь өөрснийхөө хийсэн гар утсан дээр хийсэн бичлэгээ задруулахгүй гэж явж байгаад ямар нэгэн байдлаар нэгээ шантааж мөнгө олж ирсэн юм байна. Тэр нь явж яваад Монгол Ардын өрсөлдөлт намын төв штаб, сонгуулийн төв штаб удирж ирсэн над дээр ирсэн. Би бол энийг бол гэмтэргийн шинжтэй үйл гэж үзсэн. Одоо ч гэсэн би энэ байр суурь дээр байгаа энийг цагдаагийн байгууллага шалах ёстой гэж үзсэн харамсалтай нь прокурор хэрэгсэхгүй болгосон. Тэгэхдээ энийг бол олон нийтэд бас зайлшгүй нээлттэй болгоё. Энээс хойш бол миний би иргэний шүүхэд бол холбогдох тайлбар өгөө явна. Харин ч одоо ингэж нэхэмж гаргасан сайн явдал боллоо гэж үзэж байгаа. Өнөөдөр хүртэл бол би энийг сөхөж тавиагүй байсан. Тэгээ нэгэнт одоо шүүхтэр хүртэл хурж надаас одоо тодорхой үүрэг даалгавар хүлээл гэж нэхэмж гаргаж байгаа учраас энийг бол энэ шүүхээр заавал шийдвэрлэх, шүүхээр шинээр шинжээж томилуулах зэрэгээр дараагийн хаалхныг хийх болно гэдэг юм. Тэгдийн ингээд хүрэлцэн ирсэн сэтгүүлчтэй саяны энэ прокурорын дүгнэлтийг одоо бүгднийг энэ хуулбараар нь танилцуулаад өгчөө. За баярлалаа. Асуулт байвал хариулъя. За баярлалаа. Тэгвэл асуулт авахгүй бол ингээд та бүхэндээ. За. Өсвөр намын хүсэж байгаа гişүүд хийсэн байна. Ямар хүмүүс одоо энэ дараа хэрэгжиж сонгуулийг нь бодож байгаа юм. Хууль хэлбэр байгууллагаас хуулийн боломж байхгүй ястар тооцоо хугацаа байсан. Дахиад өөр хүмүүсийн нэр тусгаж асуудал гэдэг. Нэг юм бол энх баяр дараах Монгол улсын ерөнхийлөгчийн болон бусад бүх сонгуул нэр дэвших бүрэн боломжтой байгаа. Жишээ нь өнгөрсөн 2016 оны сонгуулиар ялтай тооцоо хугацаанд дуусаагүй гэх хууль бус тодорхойлтыг цагдаагийн байгууллага өгсөн. Энэ хууль бус болжээ гэдгийг улсын дээд шүүхээс тогтоосон. Тэгэхээр ингээд цагдаагийн байгууллага авилгатай тэмцэх газар гэх мэтийн одоо албан тушаалтнууд бол бүхэл бүтэн нэг намын одоо даргаыг сонгуульд оролцуулахгүй ажлыг зүгээр хувилдаа л хийчихэж байгаа. Ийм л нөхцөл амьдарч байгаа. Тэгэхээр хууль ёсны хувьд бол энх баяр бусад бүх хүнтэй адилхан сонгууль нэр дэвших эрхтэй хүн. Ер нь яаж ч утсан Монгол улсын ерөнхийлөгчээр ажиллаж исэн хүн, урд нь ажиллаж чадчихсан хүн одоо яагаад ажиллаж болохоо болцсон бэ гэдэг асуулт зүй ёсных баха гэж бодож байна. Монгол Ардын Ёсгалт нам ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон, оролцохдоо өөрийнхөө нам дотроос тодорхой хууль заасан, хугацаанд нь хууль заасан шалгуурыг хангасан хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг юм. Шинээр сайтын одоо юм юу болж байгаа. Одоо намдаа тэрийг бол мэдэхгүй байна. Нам бол байхгүй байгаа. Тийм. Тэрийг бол өөрөөс нь асуух хэрэгтэй байна. Нэгдүгээр дараагийн тэр нөгөө Султаны байртай холбоотой нэг шаардчихсан. Бүх хэрэг нь л ерөөсөө зохиомл хэрэг. Ямар ч одоо гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм л одоо цагдаагийн байгууллага тэ авилгатай тэмцэх газар дандаа л улс төрийн зорилгоор ийм ажил хийж байгаа. Ямар үед энэ хэргийг ил гаргаж тавьдгийг бүгдээрээ мэдж байгаа. Тодорхой улс төрийн сонгуул юм уу улс төрийн шийдвэр гаргахтай холбогдуулж дандаа ийм хэрэг гаргадаг. Ингээд шантаажж байгаа. Цэвэр улс төрийн зорилгоор л ийм хэрэг явж байгаа болохоос биш. Үйлцэн гэмт хэрэг нэгшрэгч байх. Шинэ том сайд одоо үүсгэж байхгүй чөлөөлөгдсөн. Тийм. Ганбаатар нэгдүгээр төштэй манай намын гишүүн биш. Манай намд одоо гишүүнээр гэсэн өргөлөө өгөөгүй байгаа. Манай намын гишүүн биш хүнийг бид нар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай ойлголт байхгүй зүгээр өөрөө тараагаад байгаа юм уу өөрийнх нь ойр дотны хүмүүс тараагаад байгаа юм уу ямар ч үс нэг тиймэрхүү PR явуулаад байгаа юм билээ. Энэтэй бол
тиймэрхүү холбоотой манай нам дээр л аль биесээр яригдсан, уулзсан, харьцсан нэг ч хүн байхгүй гэдэг юм хэлбэр. Сайн бүс зүйл хурдтай өөр намтай чимхийч зүйл баасан юм. Гэхдээ ер нь бол ярих хугацаа нь бол болоогүй байгаа. Гэхдээ ер нь бол Монгол Ардын Ёслолт нам ямар ч байдлаар сонгуульд орж болно. Мэдээж хамгийн түрүүнд бол өөрөө оролцсон, өөрөө хүний нэр дэвшүүлнэ. Магадгүй айл нэг намтай ивсэж юм хамтарч орсон ч болно. Тэр бол хуулийнхаа хувьд нээлттэй байгаа асуудал учраас эцсийн шийдвэр гаргах болоогүй. Энэ нь хуулиар угаасаа одоо 4-5 сард энэ шийдвэрийг гаргахаар хийсэн байдаг. Зүгээр энэ дашрамд хэлэхэд өнөөдрөөс эхлээд жишээ нь эсвэл энэ 7 хоногт ч юм уу айл нэг нам нэр дэвшигчээ тодруулаад энэ хүн гээд өргөдлөө өгөө тэрийн намынх нь анхан шатны байгууллага хэлцээд магадгүй ардчилсан нам ч юм уу те. Ингүүл хууль зөрчсөн болно. Өөрснөө хуулиа тэгээ хийцсэн. Тэ? Уг нь бол яг Америкийн шиг жилийн өмнөөс энэ нэр дэвшээ тодруулдаг уг нь улс төрийн соёл байдаг боловч хуулиараа энийг хаацсан юм аа. Тэгэхээр өөрснийхөө баталсан хуулийг бол дагаж мөрдөөд энэ хуультай захирагдсан амьдрах хэрэгтэй л гэж хэлж байна. За баярлалаа.